Өв сургамал ганданд сайж, дассан нутагта хүн мал тогтож байхын аргагүй бэрх боллоо. Өмнө 271-тэй ярья. 271-ийг дуудаарай. 271-ийг дуудаарай. За яриарай. Байна уу? Гурван сумын намын өрөөнд гадьяа ярьж байна. Сонин сайхан юу байна вэ? За манай Баясах бригадын Тэмээний 3 суур, Богийн 10 суур Алсын хотор төлөөрөө явах боломж олгоо. Тийм учраас танай дэн зурамтай руу оруулъя. Боломж байна уу? Туслаж өгөөч ээ. Ер даанч арга алга байна гэж юу? Байна уу? 3 сумнаас адьяа ярьж байна. Сайн байна уу? За, цагийн байдал урд байснаас улам хүнд боллоо. Одоо бид Баян хонгор аймгийн Шинжинс сум, Өвөрхангай аймгийн Богд сум руу нүүх шаардлагатай боллоо. За, нүүх тооцоо бол ер нь бүрэн гараад байна. За, нүүдлийн тооцоог авч үзэхэд одоо нэг 70 машин гарах шаардлагатай байна. За 460 мянган төгрөг орохоор бол тооцоо гараад байна. За энэ талаар та нөхдүүд яаралтай тусалцаа үзүүлэхийг одоо хүсэж байна. Гангийн аюултай хөгшин залуу хөрөв ялахгүй тэмцэж ундаассан буянт мала тоо бүрэн мэд байлгахын төлөө борив бокс хийх завгүй. Ноёр хоолоо умартан худгаас ус татаж өвс тижээлийн нөөцөө шавхан тээж түгэн. Халуун зунаар малаа тижээлд оруулахаас өөр аргагүй болжээ. Тэмээ хэвтэр хорголон эдхийг анх үзлээ. Уул нь их цэвэрч цээрч амтэн шүү дээ гэж нэг малчин ярьлаа. Бас зарим малчид Тэмээний хушууны ус халзарсан. Аргагүй. Дандаа илс хайрг уруулаараа тэмтэрч өвс ногоо хайгаа тэрэлдэ гэж ярьж байлаа. Тэмээний үүдэн шүү дэлгдээд байна. Дандаа хатсан хатуу харган мөчөр мэрсээр байгаа тэр гинэ. Гам тайлагдах янзгүй. Цаашдаа тисэж твчихийн аргагүй боллоо. Зуншлагтай нутаг бэлчээр гуйхаар 3 тисний соёлж нэгдлийн дарга даамлууд зэргэлдэх аймаг сум тийш товтлоглоо. Тэдний очисон газрын нэг нь Баян хонгор аймгийн Баян говь сумын Лемж нэгдэл байлаа.
нутгийн байдал олон жил гандаж хүнд байдалтай боллоо. Ийм учраас бас бид холын отор нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай болж Өвөрхангай аймгийн Богд сумын урд талаар нэг 70 дөрхийн 20 мянган мал орж нутаглахаар боллоо. Тэгээд одоо энэ манай наадлын Гоёо тургатын нэг 17 мянган мал бас нутаглахад нэлээд хүнд байдалтай болж чад байна. Ийм учраас зэрэгэлдээ танай сумнаас бас нэг хэдэн өрх оруулах ийм нутаг байхаар би энэ Гоёо тургатын дарга даштай ирж тантай уулзаж ярилцъя гэж бодсон юм аа. Тэгэхээр 10 айлын хувьд бол одоо энд цусуулаад намаржуулаад одоо тухайн байдал хүндрэх юм бол манай нутаг хүндрэх юм бол энд үйлжүүлэх арга хэмжээ авахыг одоо энэ ангааны нурууныхаа надлаар байгаа тэр тунх сухайд цаашаа тэр ангааны нурууны зөөр нийт одоо нутаглуулж өгөх ийм талаар л одоо эрдэнэсэн даргадан гуйж байна да. Тэнд жаахан газар байгаа зүгээр бидний олонцгийн хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой нэг настай малын суурийг тэр тааны яриад байгаа ангааны өөр хадаарч сумын хэмжээгээр нэг настай малын хэсэг зохион байгуулах гэж байна. Ийм учиртай. Хэдэн өвлжөө бол одоо нас залгаж явахгүй бол бид тэр өвлжөө хөрөх өвлжиж ихэл болох гэдэг байна. өвлжөөний хувьд бол шийдэхгүй. Байдал болоод ингээд энэ тааны гатаад алгуулчвал адилхан юм. Тэгээд одоо нэгд нааш нүгэ гараад ирүүлээд энтэй л үлжихээс өөр аргагүй болох юм. Тэр талаар бол бас энэ чинь аймаг ортой ярьж байж ингэж шийдэхгүй бол ангаараа бол одоо нэг жоохон хэцүү юм хэлээд үлжэн дундууруулаад нааш нэгээд нутаг нэг гараад ирэх боломж ерөөсөө байна. За 3 дэсийн одоо 20 айл үртэл хөл хөтөн баригадаар жил өнжөөд нутаглаад өгч яваад болоод байсан юм одоо уламжил бий. Өнөө жилийн хувьд бол олон айл мал авах болцоо нэг баг байгаа. Гэхдээ үл яг энэ баялаг манай хэрийг зааг сэрүүлэнаас урагш дуур айл орж болох юм. Энийг бол одоо тэр нэг тийм алжихын хэсэг бусад нөхдөөгөө шийднэ. За эрдэнэсэн дор даргамд тэгэхээр таны сая өгдөг нутаг чинь Баянлигийн нутаг л да. Тэгэхээр бид Баянлигийн удирдлагуудтай дахиж уулзаж ярих болох нэ. Тэгээд бид ер нь хоёр сумын хоорондын нутгийг бол та бүхэн хоорондоо яриад шийдэж болохоос заавал аймаг займаг гэдээ яах вэ? Гэхдээ та бол манайд жаахан хэмжээний нутаг өглөө. Энэ нутаг чинь бол бид хэдэн айлан харуулж нутаг болуулъя. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэж ярьдаг үгний утга хэвээрээ. Байгалийн ган гачгийн зэрэгцээ хүн хүнээ айл хөршин хайрлан халамжлахын гачигдал бас байдаг байна. Нүүдэл. Гангачгаас дөрвсөн зуншлаг нутаг бэлчээр ирсэн нүүдэл дахиад л үргэлжиллээ. Нүүдлийн замд ус чандман ирдэн. Аян шиж ядарсан ангаж цангалсан хүн мал балга устай золгохгүй бол ужиг холын нүүдлийн ая даахад бэрхээ. Сайн байна уу? Сони сайхан юу? Юу гэх за хотогч улаан хоолой идж байгаа юм байна. За хэд зэрэг элбэг устай ходог байна. За энэ хэтлээд усны зэрэг юм байна. За чиний жаахан хийгээд энэ наа талруу хийхээр юм байна да. Эндээс ч аваас юу гарах юм бэ?
Энд тэгээ усны хангамж хэрэг юм байна. Тэмээ мал усаж чанахаар юм уу? Сайн дайчуудаг яах ус байна. За. Нэг удаа болохоор. Зүй. Тэр ходрынхаа хой талруулж яах хож өгөхөр юм байна. Гайгүй сайхан устай ходог байна шүү дээ. Айдуу жаахан. Яа, та энэ чинь танаа энэгээр чинь олон айлууд орж ирэх үү? Ер нь цөөхөн айл явах уу? Тийм бараг л энэ усаар манайхан цугаар дамжих байх. Айн ч гайгүй устай ходог байна. Хэдэн мултай айл орох Нүүдлийн замд хуучин худаг додомдож байгаа нутгийнхантайгаа сум нэгдлийн дарга уулзсан сэтгэлийн үгийг сонсноо. Мандрах сайтай ходогч. За би энэ хавийн тэмээчийн айлуудаар орж явна. За тэгээд та нарын нүүж очих газар чи эндээс нэг 3 хоног л явж очих газар байгаа юм. Тийм учраас та нахтууд эндээ нэг нэлээд сайн тэмээ малаа усалж нэг 2-3 хончхоод тэгээ хойшоогоо явах нь зүйтэй болов. Та нэг хэдийг. Хотод нүүхэд бэрхшээл одоо янзын их баг бэрхшээл бол маш их таарч байдаг. Найс цаашаа нүүхэд хашаа хороо усан муугаасан болж одоо утарт явж байгаа мал маань эргэж нутаг үйдэх. Оцсон хойноо тийм их тогтой өвлж хашаа хороо таарахгүйгаасан болж мөн очоод ч малан их алддаг. Түүнээсэн болж одоо малчин биднус одоо баггүй их төлөвөрт орж малан алдажснаас болж их төлөвөрт ордог. Одоо би хүртэл одоо 2 тэмээ алдаж одоо төлсөн. Нийгмийн юм болохоор төлөлгүй яах вэ? Гэтэ мал алдсан малчин зөвхөн надаар биш. Энэ нилээд олон малчин алддаг. Энэ 85 оноос эхлээл орон нутгаас гараад хойш Баянгорын нутгаар дамжиж, Баянгор билегийн нутгаар дамжиж танд өгүүлж зусаар 201 ороод наашаа Урангаа ортол хэсгээр яваад Болгон сумын өмнө говийн Болгон сумынхаа нутагт орж ирсэн. Энэ дээр нэг үйлчиг хойшоо арцын гэрээд гарсан. Энэ хугацаанд бол би Баянгораас наашаа Болгон өмнө Урангаа нутгийн замд явж байна. Цасан шуургад тааралдаж нэлээд humaalгүй нэлээд даарч асуудаж нэлээд суурч явсан. Орон нутгаас сантан наа цацаа жахан дотмог хүн амтан танихгүй хүнгүй шүгдэн тийм газар дамжиж нэлээд хоногоор тэрнүүд л хийж явсан. Яг отор хийж явахад золон бэрхшээл тохиолдож ил байна. Золон бэрхшээл тохиолдохдоо яг отрын одоо танихгүй мэдэхгүй газар усан нутгалж явахад уус бэлчээр таарахгүй, өвлжөө буудал таарахгүй, цаг хүйтэн цас ихтэй ийм нутагт ирж өвлжлөө. Өвлжиж хаваржлаа. Тэгээд өвлдөн бол яг мал сөрөг гайгүй сайн орсон. Манайхаас сургууль 3 хүүхэд суудаг, суралцдаг. Тэгээд 6 сарын 1-нд хүүхдүүдийн 1, 2, 3 дугаар ингээ хүүхдүүд таарж ирсэн. Сумаас ирсэн хүүхэд ханиад хурж хатгаа авч хүндэрсэн байсан нь бол бас замдаа замынхаа явдалд өгдөрч ер нь нэлээд хүндрэл учруулсан байсан. Би түүнийг бас өөртөө мэдэхгүйгээс болж өөрөө өвчнээ даамжруулаад ойр хавьдаа эмч байдаггүй. Энэ сэврээ явахад эмч дуутахгаа явахад гэхэд л 100 км зүүн болгон явд юм а гэхэд л 78 80 км газар. Одоо ингээд хурд унаа байдаггүй. Яах ч арга байдаггүй. Баригад эмч сом явцсан эзгүй байсан. Тэгээ яхав энэ нутгийн нэг айлын амралтанд явсан хүний моцыг айлын гадаа тэргийн тавиасан байсныг аргагүй ирэхэд бачин татаад тэрийг авч унаад тэгээ хөг аваад болгоны эмнэлэг рүү явсан. Тэгээ эмнэлэгт очиод эмнэлэгт нэг 3 цагийн үед очисан. Үзүүлж харуулад үдээс хойш орой бослоо эмчилгээгээд тэгээ өрнөг овоо болмоор царай гарсан. Тэгээ овоо болгохны үедээ гэсэн тэгсэнгүй тэгээд тэгээ хоноо маргааш нь
өдөөс хойш 5 цагийн үед тэгээд өнгөрчлээ дөө. Эцэс төгсгөлгүй нүүдлийн уршиг зовлон ийхүү малчин ардын аж амьдралд бараан сүдрээ тусгажээ. Тэгвэл ган гач шиг алсын нүүдэл нэгдэл хамт олонны аж ахуй эдийн засагт хичнээн их хохирол дарамт учруулдаг болоо. Манай сумын нутаг 1975 оноос хойш одоо хүртэл нь гангийн байдалтай байгаа юм. Ногоо баг, бороо хур орохгүй. Ийм учраас өснөөс баг ургадаг. За энэс болоод үйлдвэрлэлийн даалгавар одоо бүрэн биелэгдэхгүй байгаа. За энэ олон шалтгаануудаас болж бол гишүүд одоо өр төлөвөрт орох асуудал бас нэлээд байна. За мал алдах. За энэ бол яг арчилгааны муугаас болдог байлаа гэхэд наан одоо арчилгааны муутай холбогдож хорогдсон малын төлөвөр. За цаашлбал моос сүүний төлөвөр энэ бол нэлээд их гарч байгаа. Яг бол яг одоо гишүүдийн аж байдлыг хараад нэлээд хэмжээгээр хөнгөлөж одоо 10-аас 30% бол төлөвөр тавьж байгаа. Ингээд одоо сүүлийн үед ялангуяа 1986 87 онд бол гишүүдийн өрөө бол өсөж одоогийн байдлаар энэ чинь 200-га түнээс 210 мянган төгрөгийн авалгатай байгаа юм. Улсын бэлтгэлд өгч байгаа малын жин хэмжээ бага төлөв шүтлэн голцох улсын бэлтгэлд бэлтгэж байна. Ийм учраас улсын бэлтгэлд олон тооны мал орж байгаа нөлөө байна. За мөн 100 эхээс бойжуулах төлийн хэмжээ цөөрч, төл бойжуулах төлөвлөгөөг биелэхгүй, малын хээл хаялт суурилт бол их гарч байна. Өөр аймаг сумын нутгуудаар олон жил дараал нүүдэлж тэнд мал маань нутагшлах байдал бас муутай. Нэг жил нэг газар байж байгаа дараагийн жил ахаад өөр аймаг сумын нутаг руу нүүгээд явах жишээ. Тэгээд 5-6 жилээр өөрийн орон нутагт ирж өвлжиж хаварж яагүй ийм малчид бол олноор байгаа манайд. Энэ бол малын ашиг шимнэг малаас гарах ноосны хэмжээ 100 эхээс бойжуулах төлийн хэмжээ цөөрч багадж байгаа явдалд бол одоо зүй ёсоор нөлөөлж байна. Гангийн улмаас болж тэжээл бол маш их авч байгаа. Жилд одоо 1 сая 200 мянгаас 2 сая 600 мянган төгрөгийн тэжээл авч байгаа. Энэ бол манай мөнгөн орлогын 40%, 60 хүртэлх хувийг эзэлж байгаа. За энэс бол одоо бүтээгдэхүүний өөрөө өөртөө өндөршиж одоо бүтээгдэхүүний өөрөө өөртөө өндөрсгөлөөр алдагдал бол их болж байгаа. Жишээлбэл 1986 онд сая 23 мянган төгрөгийн алдагдaltaй ажилласан. За тэрнээс цаашлах юм бол одоо тэжээл худалдаж явхад зээл, богино хугацааны зээл нийлээд хэмжээгээр авч байгаа. За одоогийн байдлаар бол 2 сая 500 мянган төгрөгийн зээлтэй байгаа. Өнөө жилийн их биш өнгөрсөн жил учирсан ган гачхийн үеэр болсон начтай нүсэр нүүдлийн тухай зураг дүрсээр буулгасан баримтыг эргэн харъя. 3 тисийнхэн нодон жил бас л нутаг бэлчээр ирээд нүүдэл хийсэн. Малчид нутаг уснаас 200-аас 300 гаруй километр алс газар нүүсэн. Богмолтой ганц айл нүүхэд ачааны 10 гаруй машин хэрэгтэй. Зөвхөн тээврийн үн хөлсөл гихтэл 70 гаруй мянган төгрөг. Ган гачиг нүүдэл алсын аянаас болоод энэ сум нэгдэл сүүлийн 8 жил мал өсгөх төлөвлөгөө биелэхийг үтсэнгүй. Тарга хүч авч чадаагүй малын ашиг шим татарч тоо толгой хорогдоод эцсийн эцэст малчтын аж амьдралд хаалгатай болжээ. 10 хэдэн жилийн ужиг гангийн аюул нэгдэл малчтын аж ахуй эдийн засагт үлэмж хохирол учруулсаар өдий хүрлээ. Жилийн жилд ган гачигт нэрвэгддэг энэ сум нэгдлийн нутгийн байршлыг өөрчлөх тухай сураг чимээг эдээшиж дассан нутагта элгэн халуун сэтгэлтэй малчид таашаасангүй. Тэгээд чи эцэг өвгдийн үеэс буянт малаа дуулан өсгөж ашиг шимийн хүртэн өдий хүрсэн газар орноо орхино гэдэг үнэхээр хэцүү мэдээж. Тэгээд яахав? Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөөгийн 90 үед ган гачигтай тэмцэх, дийлэх арга чадал байхгүй гэж юу?